Зарим хүмүүс удаан хугацаанд нэг л зүйлийг олон удаа бодож, өчигдөр яриад өнгөрсөн харилцан яриаг дараа өдөр нь мөн үргэлжлүүлэн бодсоор гаргасан шийдвэр бүрээ дахин эргэн бодож, өдрийн турш байж болох гамшигт үр дагаврыг төсөөлөн боддог. Үүнийг хит их бодох буюу юмсыг байгаагаас нь илүү хэтрүүлэн бодох нэгэн төрлийн сөрөг зуршил хэмээн тодорхойлж болох юм. Хитрхи их бодох нь ямар нэг ажлыг гүйцэлдүүлэхэд саад дотор учруулдаг төдийгүй сэтгэл зүйн байдлыг мөн тогтворгүй болгодог. Байнга эргцүүлэн бодох нь өнгөрсөнтэйгөө зууралдах сөрөг зуршлыг авчирдаг байна. Жишээ нь өчигдрийн хурал дээр би яах гэж тийм зүйл хэлвэ? Бүгд намайг тэнэг амтан гэж бодсон байх таа гэж дахин бодох. Би энэ ажлынхаа өмнөх ажлаас гарах хэрэггүй байсан юм. Хэрвээ гараагүй бол би илүү сэтгэл хангалуун байх байлаа. Маргааш тавих хилтгэлдээ би үгээ мартвал яана? Бусдын өмнө өөрийгөө эвгүй байдалд оруулвал яана зэрэг сөрөг бодлууд бодох нь хэтрүүлэн бодох үйлдэл юм. Тэгвэл яаж хэтрүүлэн бодохоо болох вэ? Бусад буруу зуршлуудтай ижил элдв хэрэггүй бодлуудаас салах нь тийм ч амар зүйл биш юм. Ихэвчлэн хүн өөрөө хит их бодох зуршилтай болсноо мэдэхгүй байх үе байдаг. Өөрөөс шалтгааллахгүй зүйл дээр санаа зовж, дахин бодох үедээ үр ашиггүй цагийг өнгөрөөж байгаагаа ойлгож, зогсох зэгээ мэддэг байх хэрэгтэй юм. Нэг асуудлыг олон дахин эргцүүлж бодох нь зөвхөн эрэг үр дагавар авчрах үед л тустай байдаг. Дараах 5 алхмаар хэтрүүлэн бодох зуршлаасаа ангижрах боломжтой юм. Нэгдүгээр, асуудлын шийдэлд анхаарлаа төвлөрүүл. Асуудлыг дахин бодох бус яаж хэрхэн шийдэж болох вэ хэмээн гар цайх нь илүү чухал юм. Өөрөөс шалтгааллах зүйл дээр хэрхэн асуудал үүсгээс сэргийлэх вэ гихчлэн хамгийн багадаа байж болох 5 шийдлийг ирж хайгаарай. Хэрвээ өөрөөсөө нь шалтгааллах зүйл биш бол тухайн асуудалд хэрхэн хандах стратегийг бодож олох нь зүйтэй юм. Хоёрдугаар, сөрөг бодлыг өөрчил. Сөрөг бодол биднийг мэдээгүй байхад л бидний оюун санааг эзэлж эхэлсэн байдаг. Таны сэтгэл хөдлөл альва нөхцөл байдлыг ямар өнцгөөс харах чадварт нөлөөлж байдаг. Бодит нөхцөл байдалд анхаарлаа хандуулж сэтгэл хөдлөлөө мартах хэрэгтэй. Ингэснээр асуудалд илүү бодитойгоор хандах юм. Гуравдугаар, бодлоо чагнах цагийг гаргах. Удаан хугацааны турш нэг л асуудлаа бодсоор байх нь бүтээмжийг бууруулдаг байна. Гэхдээ богино хугацаанд тухайн асуудлаа эргцүүлж бодоод өнгөрөх нь л чухал юм. Өдрийн тогтсон цагт 20 минутыг зөвхөн өөрийн бодлыг ажиглах, эргцүүлэх, санаа зовних зэрэг зарцуулснаар бусад цагт хэрэггүй зүйл бодож цагаа өргөхгүй нэгэн арга байж болох юм. Харин 20 минутын хугацаа дууссаны дараа өөр зүйл төвлөрч эхлэх ёстой. Дөрөвдүгээр, зөвхөн одоо байгаа цагтаа төвлөр. Зөвхөн одоо байгаа цагтаа төвлөрөх буюу маргааш санаа зовж өчигдрийн тухай дахин бодохоос сэргийлэх хэрэгтэй юм. Бусад чадваруудтай адил одоо цагтаа төвлөрөх нь мөн л тодорхой хугацааны сургуулалт шаардагдаж бий болдог. Мэдээж одоо байгаадаа төвлөрснөөр хит их бодохоос сэргийлж чадна. 5-дугаар, хит их бодохоос сатааруулах зүйлсийг хийх. Хит их бодох болон санаа зовних хандлагатай болж эхлэхэд өөрийгөө сатааруулах өөр зүйлсийг хийж эхлэх хэрэгтэй юм. Учир нь өөр зүйл хийхэд цагаа зарцуулж эхлэх нь сөрөг бодлыг устгахад тустай.